За нийт үзэгч сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухаан танин мэдхэн Одмондөр суугийн маань цусд 50 дарангуйлагч нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. За энэ нэвтрүүлгийг оном маань бид бүхэнд бэлтгэн өргөдгөө. Өдрийн мэнд хүргэе оноо. Өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамт ажиллагчаар Ханад Томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаан Траплио. За нөгөө газар нь болохоор чанарыг танд авчирн хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids бид бүхнийг дэмжиж ажиллаж байгаамаа. За өнөөдрийн сэдэв маань. За өнөөдрийн сэдэв бол Панама улсын талаар ярих гэж байгаа. Мануэл Норега гэдэг хүн. За одоо баг хар тамхины ерөнхийлөгч гэж нэрлэж болохоор маш том хүн байгаад байгаа. За Панама улсын талаар нэг жоохон мэдээлэл өгч юуны төрөн. За Панама улс бол одоо жижиг боловч одоо өмнөд ба умард Америкийн холбосон маш чухал стратегийн бүсэд оршдог улс байдаг. Газар зүйн хувьд бол уулархаг ширэнгэн ихтэй. Тэгээд 1500 гаруй жижиг арлуудаас бүрдсэн нэг улс байна. Тийм биш үү те. Өмнөд Америк болон Хойд Америкийг холбож байгаа тэр их газар нь юм байна шүү дээ те. Их одоо геополитик гэх юм уу их одоо чухал газар байгаад байдаг. Одоо Латин Америкт ч маш олон дарангуулагч нар гарч ирдэг. Тэр дарангуулагч нарыг одоо зогсоож байгаа нэг хэсэг нутаг нь бол одоо Панама улс байгаад байгаа байхгүй юу. За тэгээд хүн амын хувьд бол 4.4 сая хүн амтай. Тэгээ албан ёсны хэл нь бол Испани. Энэ юу гэж хэлж байна гэхээр Испани колони улс байсан. Тэгээд эдийн засаг нь бол доллар дээр сүрэлт юм байлээ шууд. Америк доллар дээр. Тэгэхээр Панамын эдийн засаг нь шууд одоо доллароос буюу Америкийн нэгдсэн улсаас хамааралтай болчихж байгаа гэсэн үг байгаа байхгүй юу. Эдийн засгийн салбарын хувьд нь одоо бол банк, логистик, тээвэр гэдэг үйлчлэгийн салбар бол ихэнх дийлэнх хувийг нь бол эзэлдэг. Тэгээд эдийн засагт нь одоо Панамын суг гээд маш чухал нөлөө үзүүлдэг одоо Атлантын далай, Номхон далай хоёр холбосон хэсэг байгаад идэв. Тийм. Энэ бол одоо усан замын тээврийн дэлхийн усан замын тээврийн бараг 6-аас 7% нь эзэлт юм билээ. Энэ суугаар дамждаг. Тэгээд энэ улсын жаргах, зовх, одоо мандаж буурах бүхэлдээ энэ Панамын суугийг хэн үйл ажиллагаа явуулж ийн хинний гадны ямар нөлөө тогтох гэж оролдож ийн дээр одоо бүр 100% суурилсан байдаг. Тэгэд нийгмийн үүмэн сан бол байнга дэгддэг. Тэгээ саяхан буюу 2025 оны 6 дугаар сард онц байдал зарлж исэн. Тэгэхээр одоо бол шүүх нь бол авилгагдсан. Хараад бас үзэлтүүдээрээ бол доогор байдаг. Тэгээ баян ядуугийн ялгаагаар бол нөгөө Gini индекс гэдэг шүү дээ. Тэрэн дээр бол нэг 10 юм уу 20 дугаар байранд бол 10-аас 20 дугаар байрны хооронд дандаа болж жид юм билээ. Тэгэхээр бол нэг хүмүүс нь бол нэг амар сайхан амьд байгаа улс бол биш ээ. За тэгээд 1983-аас 1989 оны хооронд одоо хүйтэн дайны сүүлийн үед 7 жил төрийн эрхийг хүчний цаанаас барьж байсан цус дарангуулагч Мануэл Норегагийн талаар өндөр ярих гэж байна. За тэгээд Панам улс бол одоо 1903 онд Колумбас тусгаар технологи зарлж исэн. Тэгээд тэрэнд нь одоо Америк нэгдсэн улс шууд нөлөөний бүс болж байгаа. Панамын сууг нь одоо Америкийн нэгдсэн улсын хувьд бол амар асар чухалтай газар байгаад байсан учраас дотоод хэрэгтэн дандаа оролцдог байсан байгаад байгаа байхгүй юу. Аргагүй шүү дээ. Тэр усан замын тээвэр нэг бол ингэж өмнөд Америкийг бүтэн тойрж явах хэрэгтэй. Нэг шиг ингэх хэрэгтэй бол за хойшоор мэдээ хадмсан талаар тулах баг. Гэтэ тэр голооч ингэж гацж байгаа тэр сувг нь одоо Америк нэгдсэн улсын нөлөө бүхий газар байх юм бол тэдэнд ашигтай байх гэдэг шүү дээ тий. Тэгэд 20 дугаар зууны ихээр Америк нэгдсэн улс бол тэнцээд өөрсдийнхөө тусламжтайгаар Панамын үндэсний гордыг байгуулсан байдаг. Тэгвэл энэ ч одоо улс төрийн нөхцөл байдал гэх юм бол цэрэг цагдаагийн үүрэг бол маш өндөрт явдаг. Тэгээ баг ихэнх улсын бүх зүйлд нь одоо цэргийнхэн ордог улс болсон болоод төгрөөд байгаа. За тэгээд Мануэл Антонио Норега Морино бол одоо Панамын нийслэл Панама хотод төрсэн байдаг. Нэг ядуу айлд төрсэн юм бэлээ. Яг төрсэн он нь бол тодорхой юм байгаад байгаа юм байна. Яг гэвэл одоо маш олон сурвалжаас харахад одоо зарим нь 34 он гэж хэлээ 1934 зарим 36 38 онд. Тэгэхээр энэ хавцал төрсэн байгаад байгаа юм байл л дээ. Тэр үед нэг бичиг баримт нь хангалттай байгаагүй учраас. За тэгээд удам судрын хувьд бол Панамын уугуул Африк, Испани гурвын холимог байдаг. Тэгээ аав ээж хоёр нь албан ёсоор гэрлээгүй хүмүүс байсан. Тэгээ Норегаг 5 настай байхад нь эцэг их нь хоёлаа нас барсан юм билээ. Тэгээ тийм болохоор одоо загламалсан их нь өсгсөн байлээ. Харин одоо Норегийн хувьд бол сурлах сайтай байсан. Тэгээд Институто Национал буюу үндэсний дээд сургууль хэмээх Панамын шилдэг улс төрчдийг бэлддэг сургуульд сурж исэн. Тэгээд энэ сургуульд сурж байхдаа эцэг нэг ах Луис Карлос Норего Хурдата гэдэг залууг олж танилцсан байсан байлээ. Одоо тэгэхээр бол яг ах нь шүү дээ. Аав нь адилхан байсан гэсэн үг. Эцэг нэгтэй.
Тийм. Энэ Хуртадо гэдэг ах нь бол одоо маш социалист идэвхтэй хүн байсан бэлээ. Тэгэхээр одоо социализм, коммунизмын талаарх одоо жагсаал цуглаанд амир очдөг байсан. Тийм учраас энэ Норвеги өөрөө нэг социализмын гараанаас одоо улс төрийнхөө хөлөө тавьсан гэж хэлж болох юм билээ. Тэгэд энэ нөгөө үед одоо нэг хүчээ авч исэн зүйл нэг гэх юм бол үзэл бодол гэх юм бол одоо Панамын суугт Панамын ард иргэд илүү их мэдлээ төгтөх гэж орлоод ирсэн байгаа байхгүй. Энэ үед чинь Панамын суугийг яг одоо урагшаага 8 км хойшоо 8 км Америкийн газар нутаг гэж үздэг байсан байлээ. Яагаад гэвэл Америкчууд ч өөрсдөө энийг барьсан учраас тэрнээсээ олж бүх баялаг нь буцаад Америк руу очиадсан байхгүй. Панам улс байгаа мөртлөө. Тийм учраас тэр хавьд нь одоо маш их олон орх амьдарч исэн хүмүүс нь бид нар яагаад энэ баялагаас өртгөө байгаа юм бэ гэдэг Америк жоохон националист үзэл бодол гарч ирж исэн байлээ. Тэгээд Норвеги бол ахтайгаа хамт энэ оюут үндэс жагсаал цуглаанд дандаа байнга оролцдог байсан. Гэхдээ энэ үеэсээ эхлээд Америк нэгдсэн улсын тагнуулын төв газартай холбоо барьж ирсэн юм шиг байгаад байгаа. Тэгээд энэ уул нь социализмын төлөө явж байгаа ч гэсэн Америк нэгдсэн улс ч өөрөө социализмын маш эсэргүүцдэг байсан учраас энэ ч за нэг залуу 24 5 6 та залуу байна гэд холбоо барьж ирсэн байлээ. Тэгээд 1955 онд Америк нэгдсэн улсаас $10 7 центийн төлбөр авч ирсэн байдаг баримт архиваас гарч ирж байсан. За 1955 онд $10 70 цент гэхэр чинь одоогийн мөнгөөр бол $136 гэж байгаа байхгүй. Тэр нөгөө цалин маягаар юм уу? Тийм цалин маягаар гэж байгаа. Тэгэхээр энэ үед чинь одоо $136 чинь Панамд бол маш их хол явахаар мөнгө байгаа учраас ингээд ихнээсээ Америктай холбоотой нөлөөтэй болж ийхсэн гэж үздэг юм байлээ. 25 тагаас ахуулаад тий. 1955 гэхэр чинь баг 20 гаруй байсан байна. 32 он төрсөн гэхэр тий. За тэгээд Норвеги бол удалгүй ахаараа дамжуулж хагаад Перуд очиж цэргийн сургуульд сурч исэн. Тэгээд цэргийн сургуульд сурчаад буцаж төгсөж ирээд нэг бүсгүйтэй гэрэлсэн байдаг. Тэгээ 3 хүүхэдтэй болсон юм бэлээ. Гэхдээ эхнэрийнх нь дурсамжаас үзэж харахад бол энэ нөхрийнхээ талаар нэг сайнаар ярьдаггүй. Байн гараар нь тавьдаг нэг аз жаргалгүй гэр бүл байсан гэж өөрөө бичсэн бэлээ. Тэгээд одоо нөгөө дарангуулагч болсных нь дараа бол салах гэж хэд хэдэн оролцсон бэлээ. Өөрөдөл бичсэн байдаг. Гэхдээ одоо нөхрөөс айсаасаа болд ердөөсөө салж чаддаггүй байсан гэсэн. За хамтран ажиллаж байгаа. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Траплио маань ажиллаж байна. Траплио. За Траплиог бол манайхан бүгдээр мэдж байгаа. Гол нь ханиад томооны үед илрэх шинж тэмдгүүд байдаг тийм. Тэрний жишээлбэл толгоо өвдөх, хоолоо өвдөх, нус гоожих, халуурах, найтах. Одоо өнгөрсөн 7 хоногт манай ихрүүдийн нэг нь тэгэл ээж нь гэлтэй ингээд жоохон хоолоо нь өвдөөд ханиалгах шинж тэмдгүүд илрээлээ. Ерөн зүгээр яг энэ уйлрал солигдож байгаа үед хүний дархлаа ундаг учраас те энэ үед магадгүй таны биед болон таны эргэн тойронд байгаа тэр вирусын халдвар агаар төслийн замаар халддаг тэр өвчнүүд бол те дархлаа сул байгаа учраас тэн дээр дарангуулаад босоод ирдэг. Ер нь бол яг ийм үед нь хугацаа алдалгүй те яг энэ шинж тэмдгүүд илэрх юм бол богино хугацаанд энэ ханиад томооны шинж тэмдгийг одоо намдаадаг Траплиогоо хэрэглээрэй л гэж байгаа. Та бүхэн маань H.Cig-ээс болон H.Cig гэж сайт байгаа те H.Cig. Тэрний рүү оронгуудл чинь тэнд чинь 11,000 гаруй нэр төрлийн эмийн бүтээгдэхүүн, нэмэлт бүтээгдэхүүн, тэгээ эмнэлгийн байгууллагын тоног төхөөрөмжөөс ахуулаад 11,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүд H.Cig гэж сайт дотор байж байгаа. Тэндээс та захиалаад авах юм бол үнэгүй хөргүүлж авдаг. Тэгэхээр та Траплиогоо үнэгүй хөргүүлээд гэртээ авмаар байвал H.Cig гэдэг сайт руу ороод захиалаарай. Мөн энэ сайтын бас нөгөө аппликейшн хөлбөр нь болохоор H.Loyalty гэдэг аппликейшн байгаа. Тэр аппликейшнийг гар утсандаа суулгачаад өөрт хэрэгцээтэй тэр зүйлсээ утсан дээрээс захиалаад гэртээ үнэгүй хөргүүлээд авчиж байгаарай. За мөн бүх эмийн сангуудаар мэдээж Траплио худалд таалагдж байгаа. За тэгэхээр ханиад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаа Траплио бид өхнийг дэмжин ажиллаа. Баярлалаа. За тэгээд Панамын түүхэнд үндэсний Гордын командлагч Омар Торихос гэж Панамын түүхэнд бол тодор бичсэн байт юм бэлээ. За энэ хүн бол юу гэсэн үг вэ гэхээр одоо цэргийн хамгийн өндөр албан тушаалтай хүн байгаад байгаа. Тэгээд цэргийн тагнуулын бүх үйл ажиллагаа бол энэ хүнээр дамжуулж хийдэг байсан. Одоо нийгмийг хянаж цагдах те одоо ихэнх дарангуулагч нарын хийдэг байсан зүйлийг бол энэ хүн хийдэг байсан юм бэлээ. Одоо сөрөг хүчнийхнийг одоо дарангуулгаас гадна Америкийн нэгдсэн улстай холбоо барьдаг гол аппарат нь бас энэ хүн байгаад байгаа байхгүй юу? Панам улстай. Тэгээ энэ үед бол Норвеги төгсөж ирэнгүүтээ үндэсний
Gardner дамжуулан тагнуулын салбарт орсон байдаг. Тэгэхээр энд ажиллаж байгаа хугацаанд бол одоо яг улс төрийн бүлгүүдийг тагнаж чагнах үүргэд хүлээжсэн. Энд нь одоо ямар хүмүүс орж исэн бэ гэх юм бол үйлдвэрчдийн эвлэл, сөрөг хүчнүүд, тэгээ оюутны хөдөлгөөнүүдийг хянах үүрэгтэй байгаад байсан байлээ. Энэгээр яг Америк нэгдсэн улстай холбоо барьж энэ тагнуулын ажлаа хийдэг байсан байгаа байхгүй юу? Ягаад гэвэл энэ үед чинь Америкийн нэгдсэн улс бас л ялгаагүй Латин Америкт социализм, коммунизм гарч ирэхээс маш их сэргийлж боломжилж айдаг байсан байгаа. Тэгээ бүр яг хамар доорн тий ойрхон. Тэгээд энд чинь нөгөө Колумб шүү дээ тий. Колумб ч бас уршаага зөвлөлтрөө зөвхөн юмудаад худалдааж модалдаал гэх мэтлэн дэрэгдэн бас юм айдтай улсууд байгаа шүү дээ тий. За тэгээд энэ үеэс бол одоо ингээд хүмүүсийг тагнаж ин Америк нэгдсэн улсаас одоо маш их зөвлөгөө сургамж аваад байна. Яг энэ үедээ бол хар тамхины 8-тай холбогдож эхэлсэн юм бэлээ. 70-ад оноос эхлээд хероин одоо хар тамхиг шууд хууль бусаар хэр давуулж исэн баримтууд гарч ирдэг. Нөгөө Америкийн нэгдсэн улсаас одоо заавар туршлага аваад байгаа шүү дээ. Энэ бүх сурсан зүйлээрээ одоо нөгөө янз бүрийн эд бараа, зэвсэг хүмүүсийг баригдахгүйгээр тээвэрлэх хил давуулж сурсан юм билээ. Тэг энэ чадвараараа бүр хар тамхины тээвэрт ашиглаж исэн байгаа байхгүй юу? Мексикт чинь цаахан талд нь байгаа бах тий. Одоо Америк, Мексик, Латин Америк гэдээ байгаа байхгүй юу? Тий. Тэгэд одоо Латин Америкт чинь гарч ирж исэн хар тамхиг ярих гэж бол Пабло Эскобар гэдэг хүн угаасаа дурддагдан. Тэгээд 1981 онд Колумбийн M19-ийн бүлэглэл тэгээд өөрсдийн өрсөлдөгч гэж хэлж болох одоо нэг алдарт Пабло Эскобарын картелийн гишүүн Марта Очаваг барьцаалцсан юм билээ. Тэгээ хоёр бүлэг бол одоо за би танаа улсад очихгүй, та нар манай улсад ирэхгүй учраас хэдүүлээ голоо нэг нейтрал зонд уулзъя гэж байгаа байхгүй. Энэ Панам улс болж таарсан юм билээ. Тэгээ энэ хилцээрийг бүр Норвега өөрөө зохион байгуулж ирсэн билээ. За энэ хилцээр бол маш амжилттай болж исэн. Тэгээ хоёр тал нь за нэг асуудалгүй хоёулаа асуудлаа шийдчихэ гэд тохирж исэн. Гэтэл энэ Норвега чинь энэ Пабло Эскобартай харилцаа маш ойрхон болчихж байгаа. Бараг найзууд болчихж байгаа байхгүй юу? Өмнө Пабло Эскобар чинь Америк руу жижиг сэжгээр л одоо хар тамхи дамжуулж оролдог байсан бол Норвегатай харилцаж эхэлсэнээс хойш одоо бүр нэг удаагийн нислэгээр бараг $100,000 бэлнэр төлж шууд онгоцоор хил давуулж хар тамхи оруулдаг болж байгаа. Бүр тий. Тэгэд энэ үедээ бол ингээд хар тамхи Америк руу орлоод байгаа. Тэнгүүд Америкийн талаас бас цуг ажиллаж байгаа байхгүй юу? Хойд зүгт нь Панамын хойд зүгт одоо Никарагуа гэдэг улс байдаг байсан. Тэнцэн одоо Сандиниста гэдэг нэг юу байсан юм? Коммунист бүлэг байсан билээ. Тэд нар одоо нэг төрийн эргэлт хийх гэж оролж яхад Америк энд нь голоос нь оролцож эхэлж исэн. Тэгэд энэ чинь одоо контра гэдэг нэг бүлгэм гарч ирээд энэ Сандинистагийн эсрэг үзэж байгаа байхгүй юу? Энд дэр нэг контрагийн тоглоом байдаг шүү дээ. За тэд нар чинь бол яг энэ дөрүүд байгаа гэсэн үг. Тийм. Коммунистийн эсрэг одоо Сега дээр тоглох гэсэн тоглоом. За нэг сонирхолтой юм хэлэхэд энэ контрагийн санхүүжилт нь Америк хаанаас олж ирсэн бэ гэх юм бол Иран, Иракийн дайн байгаад шүү дээ. Тэрэнд Иран руу зэвсэг зарж явахдаа тэр олсон мөнгөө энэ Сандинистагийн контрад зарцуулж ирсэн мөнгө юм билээ. Тэгэхээр одоо энэ манай олон дугаард би бинтэн ихэр холбоотой байна гэдэг нь жоохон харагдчих магадгүй баг. Энэ дэр чинь их сонин өнцгтэй сонин тоглогч нь өөрөө Америкийн нэгдсэн улс. Америкийн нэгдсэн улс зөвлөлт холбоод улс гэсэн хоёр улс бүх юмд оролцсон яваад байгаа байхгүй. За тэгээд энэ босгочдыг санхүүжилж дэмжиж байна. Гэхдээ энэ үйл ажиллагаагаа хаанаасаа явуулж ирсэн бэ гэх юм бол Панамын улсаас явуулаад байгаа. Тэгэхээр Норвега бол эднэртэй хамтарч ажиллаж байхдаа юу анзаарч ирсэн бэ гэхээр Америкаас явж байгаа онгоцсууд нь бүр одоо хяналт шалгалт маш сул байсныг нь анзаарч байгаа. Тэнгүүтээ за энэ онгоцсуудын одоо ердөөсөө бидний онгоцын бодолд ирж байгаа юм шиг дандаа шалгахгүй байгаа юм чинь энэ онгоцонд нь хар тамхи, хероин, кокаин нууц хий гэж байгаа байхгүй юу. Тэгэд энэ одоо Америкийн нисгэгчд нь өөрсдөө мэдхгүйгээр онгоцсондоо Америк руу хар тамхи, кокаин оруулж исэн байгаа гэдэг. Тэнгүүтээ тэгж ажиллаж байхдаа бүр заримдаа за одоо дандаа асуудалгүй онгоц нисэн гэж юу байх вэ гэгээд албаар өөрийнхөө нуусан хар тамхиг илрүүлж тэгээд тэрэн дээр шагналт цол авдаг байсан юм байлээ. За тэгээд
энэ үед Панамын улс төр нь ямар байсан бэ гэх юм бол цэргийнхэн, эргийнхэн гэд хоёр хуваагдсан байгаад байдаг. Иргэнийхэн бол угаасаа зүгээр ард иргэдэн байна. Цэргийнхэн гэх юм бол одоо Америкийн нэгдсэн улсаас одоо санхүүжилт авч байгаа Норвегийн талууд байгаа байхгүй юу? Тэгэд 1968 онд иргэний талын төлөөлөгч Арнульфо Ариас гэдэг хүн ялалт байгуулж төрийн эрхийг авч ерөнхийлөгч болсон юм. Тэгэхэд нөгөө үндэсний гвардийн командлагч Торихоос шууд 11 хоногийн дараа төрийн эргэлт хийсэн байдаг. Цэргийн эргэлт хийгэнгүүтээ энэ Ариасыг унгаагаад цэргийнхэн одоо шууд улс төрөө бариад авчиж байгаа байхгүй юу? Тэгэд энд нь одоо ямар газар хамгийн их чухал үүрэг үзүүлсэн бэ гэх юм бол энэ Норвегийн тагнуулын сүлжээ эрчимтэй ажиллаж байгаа байхгүй тийм. Одоо тэгээд эднэр улс төрөө барьчингууд энэ чинсэн за хин ерөнхийлөгч болох уу, хин ерөнхийлөгч болохгүй байх уу, хин сайд болох уу, хин сайд болохгүй байх уу гэдгийг бүгднийг тагнуулаараа дамжуулж хийдэг үүрэгтэй болчиход байгаа энэ зэрэгийнх нь. За энд одоо яг улс төрд нь ард иргэд нь яагаад ингэ цэргийн эрэлт хийж яхад эсэргүүцээгүй вэ гэх юм бол Панамын суугийг ярих хэрэгтэй болчихж байна. За Панамын суугийн талаар ярьж өгөхөд одоо энэ манай үзэгч сонсогчид газрын зургийг хараад үзэх юм бол одоо Европоос эсвэл одоо ирж байгаа Африкаас ирж байгаа бараа ингэж Америкийг тойрж орох уу эсвэл тэнцээ байдаг жижигхэн Латин Америкт байгаа суугийг ашиглаад орох уу гэдэг асуудал гарч ирж байна. Энэ суугийг барих одоо ажил одоо санаа бүр анх 1881 онд Испаний колон байхдаа бүр яригдчихсэн юм бэлээ. Гэтэл одоо тэр чинь хийж чадахгүйгээсээ болоод ердөөсөө үйл ажиллагаа нь бол эхлэегүй байдаг. Тэгээд жир нь 20 дугаар зуун гараад Испани тэр Өмнөд Америк, Хойд Америк тийшээгээ үзүүлжсэн нөлөөч гэсэндээ хайцангуй багассан л да тий. Тэгээд тэнд ерөнхийдөө нөлөө үзүүлж чадах нь Америк нэгдсэн улс болоод үлдчихэж байгаа л да. Тэгж байгаа. Испани колон байхад 1881 он биш шүү, sorry явуулчлаарай. 1881 онд Суэцийн канал баригдчихжээ. За. Сая нөгөө юунд иржсэн шүү дээ. Египтийн тэнцээ байдаг Суэцийн канал. 1881 онд Суэцийн канал Суэцийн сууг баригдсныхын дараа энэ тэр Суэцийн суугийг барьсан Франц компани очоод Панамд энэ суугийг барих үйл ажиллагаа эхэлж байгаа байхгүй юу. Гэтэл энэ Суэцийг Панамтай харьцуулахад одоо зардал нь өндөр байлаа, туршлаж хөрөхгүй байгаад байсан. Яагаад гэвэл одоо Панамд амар их бороо ордог. Тэгээ газар нь уулархаг байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд мотлолтын хувьд одоо газараа ухчихад одоо хөрсөн гулгаа болоод амар их осол гэмтэл их гардаг байсан. Тэгээд энэ үед чи одоо нэг ширэнгэн уучраас чичрэх хумхаа гээд халуун орны өвчнгүүд хүмүүс их тусч исэн юм бэлээ. Ядаж энэ үед ч одоо 1880-д он гэрж баг шумбулаар өвчин дамждаг гэж мэдгүй байгаадсан байгаа байхгүй юу. Тэгээд энэ ажилд Францын компани 8 жил ажиллаад дампуурсан байдаг. Тэгээд энэ 8 жил ажиллаж байхдаа 20 мянган ажилчин нас барсан байлээ. 20 мянган хүн зөвхөн л тэр суугийг нээх гэж те. Тийм. Одоо нэг Монгол төндөл барьж байгаатай тиймэрхэл дөхөн л урт байгаа байхгүй. Нэг урт сууг бол биш юм бэлээ. Тэгээд энэ үйл ажиллагаа зогссныхын дараа 15 жилийн дараа 1904 онд Америк энэ суугийг барих үйл ажиллагаанд оролцож байгаа. За тэгээд энэ Америк энэ суугийг барихдаа бол Францын бүх алдаанаас бол суралцж исэн. Тэгээд суугийг төгжээтэй байдлаар барих шийдвэр гаргаж исэн байдлаа. За төгжээтэй сууг барина гэж бас тайлбарлахад одоо ямар байдаг вэ гэх юм бол энэ номхон далаа Атлантын далаа хоёр чинь 20 см-ийн зөрүүтэй байдаг. Дээр доор төвшингийн хувьд 70 төвшингийн хувьд. Тийм учраас одоо энэ дээр нь байгаа номхон далаа чинь 20 см байгангууд ямар ч онгоц бол ус онгоц бол дээш явж чадахгүй. Шууд ингээд задлаад явчих юм бол хамаг усан доошогоо урсад эхлэн штэ. Тийм учраас ингээд чочтой байдал гэж явж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нэг нээлээ оруулаа хаалаа тий дараагийнх нь нээлээ гэсэн үг. Тэгээд усны төвшин дээшиллээ. Тэгээд дандаа хаалаа доошлолоо дараагийн хэсэг рүү орлоо гэд нэг дээшилчээд буцаад доошилдог систем барьсан юм билээ. Тэгээ 20 см мөн үү яг усны төвшний зөрөө юу? Тийм 20 см-ийн зөрөөтэй байгаа байхгүй. Энд чинь тэгтээ бас хоёр том өөр далаа л та. За тэгээд 1914 онд бол энэ Панамын сууг баригдаж дуусчихсан. Тэгээд Хэй Бунау Вария гэдэг гэрээ байгуулсан байлээ. За энэ Хэй Бунау Вария гэдэг гэрээний ёсоор бол Панамын суугаас аль төрөнд хэлжсэн 8 км урагшаа 8 км хойшоо Америкийн газар нутаг гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байлээ. Тэгээд ийшээгээ бол Америкийн нэгдсэн улс дуртаагаараа цэрэг оруулан цэргийн бааз ажиллана
гэж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нэг янзын Панама улсад нэг 16 км-ийн зайд Америкийн хууль үйлчилдэг, Америкийн цэргийн бааз байрладаг, Америкийн хүмүүс засаг захиргаанд байж байгаа газар нутаг байгаа байхгүй Панамд. Тэгээд Панам сууг анх нээгдээд жилд дунджаар нэг 12.6 сая долларын одоо орлого авдаг байсан. Одоо гэх юм бол энэ 5.7 тэрбум болж өссөн юм байлээ. Тэнгүүт энэ үед чинь одоо 12.6 сая Америк доллар чинь ердөөсөө тэр Панамд амьдарч байгаа ард иргэдэл нь ердөөсөө очдөг байгаа байхгүй юу. Тэгээд энэ чинь одоо хил дээр нь татвараа авлаа. Одоо суугаа ашигласан мөнгө авлаа. Тэр нь буцаад шууд Америкийн мөнгө болж очоод байсан гэсэн үг. Тэрийг бас бүтээн байгуулах гэж бас их хөрөнгө зарсан л байх л да тийм. Эхний чинь тэрийг олж авах гэж байгаа ч юм уу. Тийм. Одоо Америк бол өөртөө зарцсан мөнгө гаргалаа, хүн амьсаж алдлаа. Тийм учраас өөртөө мөнгө авах нь зөв штэ гэдэг бас нэг өнцөг гарч ирж байна. Тэгэхдээ энэ Панамын ард иргэд нь ердөөсөө юу ч хүртэхгүй байгангууд 1964 оноос эхлээд Панамын оюутнууд одоо дургуцаа чагсаал цуглаа хийж эхэлж байгаа. Тэнгүүд тэнцээ нэг 1964 онд Панамд амьдардаг байсан оршин суугчдын эсрэг хүчирхийлэл үүмэн самуу дэгдэх болоод энэ үүмэнд 20 Панам иргэд амнасаа алдсан юм байлээ. Тэгээ энэс нь болоод Панам Америк хоёрын дипломат харилцаа зогсож исэн. За тэгээд тойрхоос чинь нөгөө 1968 онд цэргийн эргэлт хийсэн шүү дээ. Тэгээд 9 жилийн дараа Жимми Картер нөгөө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдчихжээ. За Жимми Картер чинь гарч ирчингүүд ямар үзэл баримталж исэн бэ гэх юм бол энэ Латин Америкт чинь одоо биднийг маш их эсэргүүцэж байна те. Америкийн эсрэг маш их одоо өмнө сайн гарч ийн хүмүүс дургуутж чинь бидний баг зайлаач гэд шаардлага тавиад байна. Тийм учраас энэ Америкийн эсрэг бодлогыг арай багасгая гэсэн бодлоор үйл ажиллагаагаа явуулж байгаа байхгүй юу. Тэгэд эднэр юу Торихос Картерийн гэрээ гэж байгуулж ирсэн. За энэ Торихос Картерийн гэрээ нь ямар вэ гэх юм бол 1990 онд энэ Панамын суугийг буцаагаад Панамд өгнө. Их оронд нь 100% буцааж өгнө гэж гэрээ байгуулсан байлээ. Яг 20 жил гэжийнэ гэхээр угаасаа өнөөдөр өгчий гэвэл энэ Панамын суугт чинь инженерүүд хэрэгтэй, мэрэгчлэнүүд хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр өгч чадахгүй. Бид нэр баг хэсэгчлээд танаа улсад буцаагаад өгье гэж байгаа байхгүй юу. Гэхдээ ямар шаардлага тавих ёстой вэ гэх юм бол энэ сууг бол одоо хэний ч эзэмшил байх нь бол хамаагүй те. Усан онгоцууд чөлөөтэй зорчих ёстой. Тийм учраас одоо дайны цаг үе байна уу, дайн биш байна уу? Одоо дайны цаг үе байсан ч гэсэн усан онгоцууд чөлөөтэй их зорчно гэсэн нөхцөл байдал тавьсан байлээ. Олон улсын төвийг сахисан усан зам гэж тодорхойлсон байлээ. Төвийг сахисан тий. Юу ч болж исэн бай. Тий. Одоо тэр Америк нэгдсэн улс болон Панам ямар ч байр сууритай байсан бай. Энэ үйл ажиллагаа зогсохгүй байх ёстой. Тий. За тэгээд энэ үед одоо Торихосын үед энэ Панамын шилжилт явагдаж байгаа байхгүй юу. Тэнгүүт нөгөө Торихос гэдэг цэрэг чинь генерал чинь командлагч чинь төрийн эргэлт хийчихмүүд хүмүүс нь за гэхдээ төрийн эргэлт хийсэн ч гэсэн одоо улсдаа нэг ашигтай юм хийж байгаа учраас нэг амар бол эсэргүүцэл дургуцал бол гарч ирээгүй. Тэгэд энийг энэ Торихос Нориго хоёр чинь өөрсдийнх PR болгож ашиглаад байгаа. За тэгээд 1981 онд 7 сарын 31-нд генерал Торихосын сууж явсан Панамын нисэх хүчний онгоц нь осолдож хинч амьд үлдээгүй байдаг. За энэ осол бол маш с ิจ гтэй байсан учраас одоо бүр амтаа хүн болгоно л за нэг таамаглал төвчүүлжсэн тийм. Одоо тэр хийсэн, энэ хийсэн, баг чи хийсэн, би хийсэн гэдэг юмнууд яригдаж эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд нэг зохиолч Джон Перкинс юу гэж хэлсэн бэ гэх юм бол Торихос Америкийн гадаад бодлоготой зөрчилдөж эхэлснээс болоод тагнуулын төв газрынхан нухчихсан гэж хэлж байгаа. Харин зарим хүмүүс нь энэ Мануэл Норигагийн хувьд улс төрийн тэргүүн болох гэдэг ганц шаврын хаалт нь энэ Торихос байна гэд энэ Норига өөрийнхөө өдөртөгч багшигаа нухчихсан гэж таамагд бол гарч ирж байсан. Ямар ч тач одоо энэ Торихоснаас барсныхын дараа энэ Норигагийн хувьд одоо улс төрийн эрхийн өрсөлдөөн болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэрэнд нь ямар юм хамгийн ач тустай ашиг болж исэн бэ гэх юм бол энэ тагнуулын салбарын карьер болоод байгаа. Одоо нэг ойрхны жишээ авлаа гэх юм бол Оросын КГБ-д Путин ч ажилтдаг байсан шүү дээ. Тэр замаараа явж хагаад
одоо маш ашигтай их юм сурчаад ерөнхийлөгч болсонд ямар ч ялгаагүй энэ Нориага энэ тагнуулынхаа ажлуудыг идэвхтэй явуулж байгаад өөрөө бол тэр командлагч нь болсон билээ. Мэдээллийг мэдж байгаа учраас уу. Тийм. Одоо хамаг мэдээлэл мэдж байгаа шүү дээ. Хоёулаа хамтаа хэлчих ярьчих тий. За тий. За нэвтрүүлгийн хамтаа хайрцагчаар Linus Med компани ажиллаж байгаа. Чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids. За ер нь бол нөгөө түрүүний хэлдгээр улирал солигдох үед хүүхдийн болон зөв нэг хүний те дархлаа маш их ундаг аа. Тэгээ энэ үед та магадгүй хүүхдээ ханаа томоо хүрхэхгүй, ядраахгүй. За тэгэл нойрон хүрэх гээл одоо улирал солигдох үед чинь яг мэдэгддэг штэ хүн дээр те. Гэх мэт зүйлсийг нь одоо ингээд асуудалгүй байлгая гэх юм бол ер нь 15 төрлийн эрдэс витамин агуулсан мультивитамин нэмэх нь ашигтай бактери агуулсан энэ Bikutan Kids гэдэг энэ хүү одоо ашигтай бактеритэй тэ ийм эрдэс витамин агуулсан зүйлийг бас хүүхдэд өгөөрэй. Тэгээ хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмждэг, бодисын солилцоог дэмжин, тархины үйл ажиллагааг дэмжин, ашигтай бактери нь хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг. За хайрцаг дотор 14 ширхэгтэй байдаг буюу нунтаг хэлбэртэй. Тэгэхээр 1-3 насны хүүхэд өдөрт 1 уутыг, 4 болон түүнээс дээш насны хүүхэд 1-2 уутыг одоо ус болон тарганд найруулан ууж хэрэгэлдэг. За тэгэхээр та бүхэн маань чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids хэмээх энэ хүү бүтээгдэхүүнийг Health Point болон бүх эмийн сангуудаар бас худалдаалж байгаа тул одоо авч хэрэглэхэд ингээ ойрхон байдаг. Тэгэхээр Health Point-ийн эмийн сангууд тэгээ бусад бүх эмийн сангуудад худалдаалж байгаа. За тэгээ дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол 80 3 51 91 99 34 99 97 гэсэн энэ дугаараар та бүхэн маань холбогдоод өшөө дэлгэрэнгүй мэдээллийг нь аваарай. За бидний хэмжээ ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. За Нориага бол одоо ингээд цэргийн хамгийн өндөр албан тушаалтан болчлоо, командлагч болчлоо. Тэгээд Панамын үндэсний гвардийн нэрийг нь бол өөрчлөөд Панамын батлан хамгаалах хүчин гэж нэрлэж исэн юм бэлээ. За тэгээд Нориага ч юм одоо нэг янзын Америкт сайн харагдахын тулд арчсан замаар ажилдаг улс гэдгийг үзүүлэх гээд байгаа. Тийм учраас өөрөө бол шууд ерөнхийлөгч болоог юм байлээ. Өөрөө харин ерөнхийлөгч сонгодог одоо хөшгөний цаанд байдаг хүүхэлтэй удирддаг хүн болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ Нориага 7 жилийн армийн командлагч байхдаа 6 удаа ерөнхийлөгч сольсон байлээ. Тэгэхээр өнөөдрийн ярьж байгаа цуст 50 дарангуулагчийн Нориага бол өөрөө ерөнхийлөгч бол байгаагүй. Гэхдээ ерөнхийлөгчийг удирддаг командлагч байсан байна. Тэгэхээр энэ бас нэг янзын одоо цэргийн баяраар яригдчихэж байгаа болохоор жоохон сонирхолтой байж магадгүй бах. Цэргийн талаар ярьж байгаа өнөөдөр. За тэгээд энэ Нориага Торихос 2 ямар зүрээтэй байсан бэ гэх юм бол Торихос бол өөрөө нэг янзын популист удирдагч байгаад байгаа байхгүй юу? Ард иргэдлээ илүү анхаардаг те. Тэрнийхээ хүрээнд ямар ажлууд хийсэн бэ гэх юм бол одоо эмнэлэг, сургууль, зам, гүр бол маш их хурдтайгаар барьж исэн. Гэхдээ энэ бүгдээрээ бол зөвхөн гадаадын зээл тусламжтайгаар. Тийм учраас одоо энэ Торихоснаас барсныхын дараа бараг энэ Панамч нь нэг хүнд ногдох өөрөөрөө бараг дэлхийн номер 1-т жагсаж исэн байт юм шиг байлээ. Тэгээд дэлхийн санхүүгийн одоо маш нэг том талбар болж исэн энэ Торихосын үед байхад. Тэгээд энэ Нориага ч өөрөө гарч ирэнгүүтээ энэ дэлхийн банкны салбарыг шууд бараг мөнгө угаах руу чиглүүлж өөртөө ашигтайгаар болгож эхэлж байгаа. Тэгээ 2016 онд Panama Papers гэдэг одоо Панамын бичиг баримтууд гарч ирж байсан шүү дээ. Тэгээд маш олон дэлхийн баячууд энэ Панам руу очиж мөнгө угаагаад штэ офшорууд байлгаад штэ гэдэг нь энэ Нориагийн тавьсан суурнаас нь анх эхэлж исэн гэж хэлж болох юм билээ. Энэ Нориаг бол өөрөө яг бол мөнгө угаагаагүй. Тэгтээ тэнцээ байгаа татварыг нь одоо нөхцөл байдлыг нь бүрдүүлсэн байгаад байгаа юм билээ. Харин энэ Нориага бол өөрөө гарч ирчээд шууд 100% авилга одоо ард иргэдлүүгээ чиглэхээсээ илүү авилга өөрийнхөө кармалуугаар бүх мөнгө шилжүүлдэг удирдагч болоо хувирсан билээ. Тэгэд 80-ад оны сүүлд гэхэд одоо нэг ард иргэд маш их ядуурсан байгаад байна. Тэгэд Панамын иргэдийнх нь 3-ных нь 2 нь тий 3 хүн доторын 2 хүн нь одоо $2 хөрөхгүйгээр амь зуудаг болцсон байсан билээ. За тэгээд энэ Нориагагийн сөрөг хүчний гол төлөөлөгч нь Африкийн Гвиней, Бисау, тэгээд Никарагуа гэдэг улсуудад хувьсгалд оролцож явж исэн партизан хүн байсан. Тэр нь Уга Спатафора гэдэг хүн байсан билээ. За энэ Спатафора юу гэж хэлж исэн бэ гэвэл Нориагийн дэглэмийг маш их шүмжилдэг байсан. Хар тамхины тээвэр, хууль бус зэвсгийн 8-д оролцож байна. Тэгээд Торихосын үзэл сурталаас
урвсан хүн гэж амар их шүмжилж байгаа байхгүй юу. Тэгээд 1985 оны 9-р сарын 13-нд Spotify автобусаар явж байхад нь Батлан хамгааллын хүчнийхэн тэрнийг сааталсан байдаг. За автобус нь буулгаад сааталчлаа. Тэгэд маргааш нь одоо нэг гүүрний доороос энэ Spotify-гийн зогцсон толгойг олдчихсон. Тэгэд одоо задлан шинжилгээ хийхэд ямар юмнууд илрүүлжсэн бэ гэх юм бол одоо олон цагийн турш маш харгасаар зэрлэгээр яргалсан байдаг. Тэгээ бүр амьд байхад нь толгойг нь тасалж эхэлсэн гэсэн үлмөр илэрсэн юм бэлээ. За тэгээд энэ Spotify гэдэг хүний толгойд бол хизэж олдоогүй байдаг. За тэгээд энэ Spotify гэдэг хүний толгойн зөвхөн бол тастаагүй юм бэлээ. Энэ Noriega гэдэг хүн чинь одоо энэ зургийг нь хараад үзэх юм бол нэг жоохон барцаасан царайтай тий бага багт цэцэг өвчин тусаад тэгээ нүүр нь жоохон соригтой болсон байсан. Тэгээ хүмүүс нөгөө хам боргоцой царайд гэж хочилдог байсан юм билээ. Тэгээ тэрийг тагнуулаараа дандаа сонсч идэг хүмүүс тэгээд гэртээ Noriega-г хам боргоцоод царайд гэж хэлэх юм бол шууд барьчлал бас толгойг нь тасчдаг байсан юм билээ. Тэгэхээр одоо энэ аим шиг үйлдэл бол дандаа л гарч идэг байсан үйлдэл байгаад байт юм билээ. За тэгээд тухайн үед нь байсан нөгөө ерөнхийлөгч нь одоо хүүхэлдийн ерөнхийлөгч байгаа шүү дээ. Николас Ардито Барлеттай энэ хэргийг одоо шударгаар шийдхийг хүсэж исэн билээ. Тэгээд мөрдөн байцах комисс томилж исэн. Тэгтэл энэ Noriega энэ үед Европт байж ангууд энийг сонсчод шууд Панам руу буцаж нисэж очсон байдаг. Тэгээд ерөнхийлөгч дуудаж авчирч байгаа толгойд нь буу толгож ягаад бүр ингээд нөгөө жижирж байгаа хүнээр нь огсрох өргөдлийн бичүүлж исэн билээ. За тэгээд энэ үе хүртэл бол одоо Америк нэгдсэн улс Noriega-гийн хийжсэн бүх хармууг нь бол төвчээд байж идэг байсан. Заримдаа одоо мөнгө төлдөг байлаа, дэмждэг байлаа. Гэтэл энэ үйлдэлийнхэн дараа төвчээр нь тасарч исэн. Тэгээд шууд Noriega-гийн эсрэг үйл ажиллагаа эхэлж исэн байлээ. Тэгээд 1888 оны 2 дугаар сард нэгдсэн улсын холбооны шүүхээс Noriega-г хар тамхины тээвэр, рэкет, мөнгө угаалтын хэрэгт буруутгасан яллах дүгнэлт гаргаад шүүх хуралд оролцохыг шаардж исэн билээ. 1982 уу? 1988 онд. 1988 он уу. Тийм 2 сард нь. Тэгтэл Noriega бол энэс шууд татгалзаж байгаа. Би очихгүй шүү дээ. Юу яриад байгаа давраадаа гэд. Тэгээд эндээс болонгууд 1987 оноос эхлээд Панамын эсрэг Америк нэгдсэн улс олон дараалсан эдийн засгийн хориг тавьж байгаа. Эдийн засгийн хориг тавьж ийнэ гэхээр чи эдгээр чинь одоо нэг доллараар бүх үйл ажиллагаа хийж байгаа штэ. Америк нэгдсэн улс хориг тавилаа гэх юм бол энэ доллар нь бүр ямар ч хүчингүй болчихж байна. Энэ доллар нь ямар ч хүчингүй болж байна гэвэл хин хамгийн ихэнд хохирох вэ гэвэл ард иргэд нь байгаа байхгүй юу? За ард иргэд нь хохирч эхэлж ийнэ гэвэл энэ дэглэмийн өөрчлөлтийг шаардаж эхлэн жагсаалцаглаа болж эхэлнэ гэсэн таамагтай Америк нэгдсэн улс энэ хориг эхлэж байгаа байхгүй юу? Тэнгүүд яг боцныхын дагуу ард иргэд нь одоо бүгдээрээ мөнгөгүй болчлаа, хамаг гадаадтайсан банкнотын мөнгөнд зарцчлаа, эдийн засгийн сүрээд эхлэн жагсаалцаглан хийгээд тэгээд 1999 оны сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч Гермо энэ дараа ялалт байгуулж байгаа. Тэгэхээр одоо энэ Noriega-гийн эсрэг бол амжилттай сонгуул болсон. Гэвч энэ үр дүнгийг нь шууд Noriega хүчингүү гэж үзээд Америкийн нэгдсэн улстай дайн албан ёсоор зарласан байдаг. Тэгэхээр Америк нэгдсэн улс ингээд дэмжиж сөрөг хүчний ерөнхийлөгч гаргаж ирсэн чинь Noriega энийг шууд за бид нэр тэхгүй. Бид нар бол өөрсдийнхөө улсыг өөрсдөө удирдана гэд Америкт дайн зарлаж ирсэн байлээ. Тэгэд 1989 оны сонгуулийнхын дараа нөгөө Панамын суугийн Америкийн мэдэлд байгаа шүү дээ. Тэрнийх нь хилт дагуу Панамын цэргүүд Америкийн цэргүүд мөрөлдөн гарч исэн. Тэгээд энд нь нэг офицер шархтаад нэг офицер амнаас алдаад нэг офицер баригдсан бэлээ. За тэгэнгүүт нь шууд одоо Америк нэгдсэн улс нэг үйл ажиллагаа эхлүүлжсэн. Тэр нь шудраг зорилго гэдэг ажиллагааг явуулжсэн. За тэгээд Америк нэгдсэн улс бол Панам руу бүх цэргүүд ингээ оруулж байгаа байхгүй юу? 27 мянган цэрэг 20 цэг дээр зэрэг шахалт үзүүлж оруулж байгаа. Одоо баг сая Венесуэлад болсон шүү дээ. Тэрэнд Венесуэлд болсон үйл ажиллагаатай баг яг адилхан гэж төсөлж болно шүү. За тэгээд энэ үйл ажиллагааны хэдэн хоног үргэлжлээ. Тэгээ эцэст нь одоо Noriega бол зохион байгуулалтаа эсрэг үзүүлж чадахгүйгээс болоод шууд цуцсан билээ. Тэгээд Гермо энэ дараа Америкийн нэгдсэн нэг баазанд очиж ерөнхийлөгчийн тангаргаа өргөөд ерөнхийлөгч болж исэн.
Одоо бүр хүчээр тэгээд бас ерөнхийлж болгож байгаа юм тий бүр болохгүй. За. Тийм. Тэгээ Америкийн цэргийн ч одоо Панамын жанжин штабыг эзлээ авахд нөрийг бол ализийн цогцсон байсан. Тэгээ хэдэн хоногийн турш нуугдаж явсаар хагаад Ватиканы элчин сайдын яамд очсон юм билээ. За одоо ингээд одоо олон улсын хуулиараа дипломатын төлөөлөгчийн газар олон улсын хуулийн дагуу хамгаалагддаг учраас ямар ч цэрэг орж болохгүй байгаа байхгүй юу. Тийм учраас одоо энэ Ватиканы элчин сайдын яам нь ингээл олон хоног нуугдчихсан. Тэгэхээр за дуталж орж чадахгүй юм чинь энэ Норвегийг яаж гаргах гэж байна гэдэг нэг сонин тактик хэрэгжүүлсэн. Тэр нь одоо ингээ яамаа тойруулаад маш чангаар дуу хөгжим тавьсан байдаг. За энэ дуунууд нь ямар дуунууд байсан бэ гэх юм бол Guns N' Roses, Welcome to the Jungle, Van Halen, Panama, Kenny Loggins, Danger Zone, Martha and the Vandellas, Nowhere to Run, Metallica, AC/DC хамтлагийн дуунууд бүр өдөр шөнөгүй тоглоод байгаа байхгүй юу. Тэгээд энэ Норвегич өөрөө зөвхөн сонгодог хөгжим сонсдог хүн байсан юм билээ. Тэгээ одоо энэ рок тэ метал дуунууд бүр үдсэн яддаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ энийг 10 хоног дараалж сонсчоод бүрсгэлд амиа хорлт юм билээ гэж өөрийнхөө намтартаа бичсэн байсан. Тэгээд ердөөсөө 10 хоногийн дараа энэ дуунуудыг бүр сонсч чадахгүйгээсээ эцэст нь гарч ирж байгаа. За тэгээд энэ дуунуудыг нь сонсоо үзэх юм бол ямар нэртэй дуунууд байна гэх юм бол Ширэнгэн ойд давтаа морил, аюултай бус, зүгтах газаргүйгээд 100% сэтгэл зүйн дайралт хийж байгаа. За тэгээд энэ яамнасаа гарч ирэнгүүт шууд газар дээр нь баривчлаад Майами хотод холбооны шүүхээр оруулаад ялж исэн. За тэгтээ эхэндээ бол Норвеги чинь одоо олон улсын дүрмээрээ дайны олзлогчдын статустайгаар авч үзэж байгаа. Энэ одоо нөгөө Женевийн конвенцийн дагуу байдаг. Тэгээд тэрэнд ямар шаардлага байдаг вэ гэх юм бол дайн хийсний төлөө бол яллаж болохгүй. Бусад хүмүүжигчээс тусад нь байлгах, зохих хамгаалалт, хоол ундар хангах гэсэн нөхцөлийг Америк нэгдсэн улсын шүүх хурал мөрдөж байсан юм билээ. За тэгээ Норвегийн өөрийгөө өмгөөл хідэн стратегиуд нь байсан. Эднийг жоохон дурдаад өгөх юм бол энэ бол улс төрийн сэтэлтэй хэрэг гэж нэг ярьжсэн. Нөгөө тал нь Норвеги Америк нэгдсэн улсын тагнуулын төв газартай маш удаан хугацаанд ойрхон хамтарч ажиллаж исэн учраас энэ яллыг хөнгөн ял өгөх байхаа гэж бодол байжсэн. Тэгэд Норвегийн эсрэг бүх мэдээлэл өгсөн хүмүүс нь одоо хар тамхинд донтцсон байсан хүмүүс. Тийм учраас энэ хүмүүсийн өгж байгаа баримтууд нь хүчин төгөлдөр бишээ тий хангалттай баримт бишээ гэж 3 өөр стратегиуд барьж исэн бэлээ. Тэнгүүт одоо нөгөө өмгөлийн талынхаа нэг сонинэгцэгтэй асуудал гэх юм бол шууд Америк нэгдсэн улсаас тагнуулын газар ямар үйл ажиллагаа Панамд явуулж ирсэн бэ гэдэг бичиг баримтуудаа шаардж эхэлж байгаа байхгүй юу. Тэгтэл Америк нэгдсэн улсын энийг нь одоо үндэсний аюулгүй байдлыг хангах талаас бол энэ бичиг баримтуудыг өгөөгүй юм байлээ. Яагаад гэвэл энэ бичиг баримтууд дотор нь юу байна гэх юм бол Норвегитай хэрэг холбоотой байсан. Норвегид хэрэг мөнгө шилжүүлсэн. Норвеги ч одоо ингээ хил давал хар тамхи орлоод байсан бүр бүгдийг мэдж байгаа. Одоо хүлэн зөвшөөрөж хар хайрцагны бодлого нь тийм баг дэмжиж байсан байгаа байхгүй юу. Тэгэд жилд 110 мянган Америк доллар Норвегид бүр тагнуулын газар төлдөг байсан билээ. Энэ үед чинь тагнуулын газрын одоо тэргүүлэгч нь хэн байсан бэ гэвэл эцэг бүш байсан билээ. Тэгэхээр эцэг бүш энэ Норвегид 110 мянган доллар жил болгон төлж исэн билээ. За тэгээд 1992 онд 7 сар үргэлжлэн шүүх хурлын эцэст Норвегид 8 зүйл ангиар 40 жилийн ял оноосон. Тэгэд энэ 40 жил нь хөнгөрөөд 17 жилийн дараа Францын шүүх хуралд мөнгө угаасан хэрэгээр ахаад 7 жил ялж исэн. Тэгэхээр Америкт шоронд 17 жил байжгаад Францд очиод дахин 7 жил байжгаад тэнцээс гараад 2011 онд Панам руу буцаж ирэхэд нь дахин шүүх хурлаар оруулаад 20 жилийн ял авч байгаа. Хөө энэ чи яасан өнгөрдөг юм бэ те? Тийм чи одоо улс болгонд 30 хэдэн хүний оны хүн штэ. 80 гарцсан. Тэгсэн хэрнээс эргээд улстай ирсэн ба штэ те? Тийм эргээд улстай ирсэн. Тэгэд энэ хүн чинь нэг шоронд байхдаа бол их амар дохгүй бол шоронд бол байгаагүй юм бэлээ. Амар дэжгүй шорон гэж хэлж болох юм бэлээ. Хүмүүс ирээд уулзч болдог байсан. Тэгээ мэдээлэлтэй амар ойрхон байгаад байдаг байсан. 2012 он Call of Duty Black Ops 2 гэдэг тоглоом гарч исэн. Тэрнийх нь одоо нэг дайснуудынх нь дүрд нь энэ Норвеги өөрөө байсан байхгүй тэр тоглоом дотроо. Тэнгүүт Норвеги энийг сонсчингууд 2014 онд Activision гэдэг компаниг шүүхсэн юм билээ. Яагаад намайг ингэж энэ дайсны дүрээр үзүүлээд байгаа юм бэ? Энд чинь болохгүй штэ гэж шүүхжсэн байлээ. Тэгэхээр мэдээлэлтэй маш ойрхон байгаадсэн хүн байгаа. Тийм би зүгээр сайн нэг 80 гарцсан хойно гэд ингээд байгаа нь хоёул ингэж нөгөө өмнөх ярьсан маш олон дарангуулагч нар байгаа шүү дээ тий. Тэр дарангуулагч нар чинь
Ер нь ингэж энэ шиг урт насалсан дарангуулагч их ховор. Яг нэг ганц нэг тохиолдол байдаг. Гэхдээ ер нь бол нөгөө нүглийн нүдийг гурилаар хуурах байгаа юм шиг те. Ер нь зүгээр хийсэн үйлдэлийнх нь одоо карма те. Тэр зүйл чинь эргээд энэ дэр өөдөр нь ирдэг шүү дээ те. Тэгэж ер нь бол одоо хороогдсон ч юм уу, нас орсон ч юм уу, тиймэрхүү дарангуулагч нар их байдаг боловч эн чинь болохоор бүр ингээд эцсээ үрдэл те яваад исэн байж та. Тэгээд улстай эргэж ирж мэрээ те. Тийм шүү дээ. Одоо ихэнх нэвтрүүлэг дээр чинь дарангуулагч нар чинь баг хөөгдөөл 5 жилийн дотор нас орчдөг. Тэгтэл энэ Норвеги чинь Америкт шүүх хурлаар очоод баг 17 жил шорондоо байж байгаа юм. Америкт Франц руу явсан. Тэгээд тэндээ 7 жил баг байсан юм уу? Тийм, тэндээ 7 жил байсан. Тэгээ эргэж ирээд эргээд нутагтаа ирэхэд нь 20 жил явсан. Тийм. Тэгэхээр энэ чинь одоо нэг янзын миний сэрдэлт гэх юм уу да юу харагдаж байна гэхээр Америкийн нэгдсэн улс амар дэмжижсэн. Тэнгүүд Америкт очиж шоронд байхдаа амар тухтай байсан харагддаг байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг амар хэцүү байгаагүй учраас ингэж удаан нассан юм шиг санагдаж байгаа миний хувьд бол. За тэгээд ингэж явсаар хагаад 2017 онд тархины мэс засалд ороод нэг худалгүйгээр 83 настайдаа үхэж далд ортлоо. 17 гэхээр чинь бараг 10 жилийн өмнө байгаа даа. За тэгээд Норвеги нас бараад одоо хөөгцснийх нь дараа Панама улсад ямар өөрчлөлтүүд гарсан бэ гэх юм бол нэг хамгийн том чухал өөрчлөлт нь бол батлан хамгаалах хүчнийг татан болгож исэн. За манай батлан хамгаалах хүчээр ингээ хоёр дарангуулагч гараад ирчлээ шүү дээ. Торихоос Норвеги гэдэг хоёр хүн ийм үйлдэл ахиж битгий бий болоосаа гэд энэ батлан хамгаалах татан болгож исэн бэлээ. Тэгээд одоо байнгын айрамгүй байдаг цөөн хэдхэн улсуудын нэг нь болцсон байдаг. За тэгээд одоо чинь ямар байна гэх юм бол эдийн засаг нь одоо жоохон сайжирч байгаа. Ерөнхийлөгч нар нь бол албан тушаалаа яг цагтаа бол судлаад дамжуулж дараагийн хүндээ өгдөг. Тэгээд 1999 онд Панамын сууга бүрэн өөрсдийн мэдлэлтэй авсан байна. За цус 50 дарангуулагч нэвтрүүлэг маань зөвхөн одоо тэр нөгөө дарангуулагчийн те одоо хэр хэцгий байсан талаар нь биш. Ер нь бол тухайн улсын хувь заяа гэдэг ерөөсөө тэр гаргаж байгаа бодлогод л байдаг тийм. Жишээлбэл энэ хүн болохоор одоо жишээлбэл нөгөө нэг юм өөрөө мөнгө угаасан тийм юм байхгүй ч гэсэндээ тэр нөхцөлийг нь бүрдүүлээд тавьчихна гэдэг нь өөрийнх нь тийм ирээдүйд тэр гай болж байгаа. Тэгээд энэ улсынхаа хөгжил нэтер юм маш их том саад болж байгаа. Тэр нь бүр ингээд нэг юм 2-3 жилээр улсын хөгжил зогсох биш. Тэрнийх нь хор уршигн тийм. Тэр одоо хэдэн бодлогын алдааны хор уршигн л гэхэд энэ улсын чинь тэр чигт нь хэдэн 30-40 жилээр нь ингэж ядуурал давтуулсан тийм. Ийм байх жишээний. Ер нь бол дарангуулагч гэдэг бол зөвхөн хүн алхахаас гадна тийм. Хүнийг ингэж цустаа хутгахаас гадна төмнийг одоо ингэж бүр ядууралд туйлдуулахаас гадна тэр улсын ирээдүйг тэр чигт нь ингээд хичнээн жилээр нь хорлоо иждэг ийм муухай хортой байдаг. За тэдний нэг бол одоо өнөөдрийн ярьсан энэ хүү Мануэль Норвега хэмээх хэрхэн байлаа. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар за эрхэмч юу байх тий хүн байлаа. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Ханаад томны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаан Траплио замун чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бикутан Kids бид бүхний дэмжиж ажилласан. Нэвтрүүлгээ бэлтгэн хүргэдэг Онондоо баярлалаа. Баярлалаа. За дараагийн дугаар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны дансуга 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.